Silk-ийн ангуучид цуврал маань та бүхэндээ 5 эпизод нь хүрж байна. За энэ бол инхээ битүүрийн хооронд явж байгаа бас нэг юм өрсөлдөөн байгаа. Ямар ч сан инхээг бодох юм бол би Ruby Bayonet унгаачихсан тийм ээ. $21,000 билүү $22,000 Ruby Bayonet унгаачихсан. Та нараас тэрийг харсан баг гэж бодож байна. Тэгэхээр одоогийн байдлаар миний Аз болвол инхээс арай илүү явж байгаа. Манай хүн тэгээд эпизод 4 дээр нааг бол унгаах байх, чадахгүй байх мах гэд баг юм ярьсан байлээ. Яг үндэ бол өөрөө сүрсэн байлээ. Тэгээд тэр сүрснийг харсан чи бас би нэг жоохон тайвширсан. Наахтай тийм байлээ. За тэгээд өнөөдөр хэдүүлээ эпизод 5-аар мэдээж Butterfly Knife Emerald-ыг хайх болно. Цэнгэлт хийх гэж байгаа бол төвшин гэсэн промо кодыг ашиглаад 20% бонус, 50 центийн урамшуулал, мөн төвшин гэж gift giveaway хэсгээс хайгаад надаас зарлагдж байгаа гифтүүдэд оролцох бүрэн боломжтой байна. Цэнгэлт хийхдээ марийнхан промо кодыг ашиглаж эдгээр бонусуудыг заавал авахаа мартуузаа. Мөн бичлэгэн дээрээ лайктаарч subscribe хийхээ мартуузаа. За сүүлд нэлээд хоншортой бэлгэнүүд хийнэ гэж амлаад та бүхэндээ эдгээр гифтүүдийг хийсэн. За манай Negan Beach болохоор контентууд брич hodсон байсан шүү. Тэгээ бас энэ зарлагдсан гифтүүд дотроос хамгийн аятайхан дайжгүйг авч чадсан байлээ. Баяр хүргэе. За тун удахгүй Specialist Gloves Emerald Web бас задрах тийшээ хандах байхаа. Энд гэхдээ бас $6-оор 700 хүн орно гэдэг чинь. За нэг энэ 400 хүн дээрээ задарч байгаа бол гэсэн бодрол бол байна. За Huntsman Knife Autotronic бол бүр төгцсөн байгаа. За энэ бол арай болоогүй байхаа гэж бодогдож байна. За тэгээд мэдээ цэнгэлэлт хийх гэж байгаа бол төвшин гэсэн промо кодыг ашиглаад цэнгэлэлт хийхэд танд 20% бонус 50 центийн урамшууллыг өгөх болно шүү дээ. За тэгээд хэдүүлээ Silk case рүү шилжнэ. $1475-оор онгойлгож байгаа. За бидэрт бас нэг тийм олон онгоолгох аим бол байхгүй. За би нөгөө нэг Bayonet бол энд байлгаад байгаа. $22,849. Let's go. Эхний онгоолголтоороо хэдүүлээ нэг $500 орчим профит хийчихвэ дээ. Бас дайжгүй тийм ээ. За гол бай энд өнгөрлөө. Буюу $31,000 Монгол мөнгөөр нэг 100-аад сая төгрөгийн үнэтэй энэхүү хутганы скинийг бүгдээрээ хайж байгаа. Йоо, энэ хоёр хоёулаа өнгөрч юм. Чангош. Kukri Knife, Tiger Tooth Flip Knife. За энэ хоёр маань бол надад хайртай юм шиг унж байна да. Олж байна. Сүрсэн энд бол агуу сүрэлт хийсэн хэдүүлээ. Даруй $1,300-оор хохирлоо. Нэг фейд орж ирж байна. $800. Фейдийн үннүүд ер нь гэхдээ өсөд байгаа юм шиг дээ. Ер нь энэ фейд гэж өнгө бол ерөөсө бүх цаг үед бас доошоо буудаггүй тийм хүмүүсийн одоо хамгийн дуртай өнгөнүүдийн нэг юм шиг байгаамаа. За нөгөө Kukri Fade маань дахиад унлаа. Counter Strike анх мэддэггүй байхдаа энэ Kukri Knife гэдэг утгыг авч илэрж ийлээ. Шал тэнэг утга байсан ш нэрэ. За өнөөдөр бол ерөөсөө энэ дээр нэмэх нь Kukri Fade энэ хэд бол наваг үнэхээр тийм ээ чадчихээн гэхгүй. Bayonet Doppler Pesnik 2 тонн жуайн. Winner chicken killer. Яна copyright авчихгүй. Мичээс эвгүй шүү. Йоо Desert Hydra. Хамгийн дээдэлтэй бол би энийг унгаацсан байгаа шүү дээ. $6,000 тас хитл яваа ороод ирлээ. Хэдүүлээ буцаа 10,000 баланстай боллоо. Энэнийг унгаацсан байгаа. Тэгээ эндээ ханахгүй байгаа. Ер нь бол Emerald-ыг унгаанаа гэсэн төлөвлөгөөтэй. За энэ юу вэ? Velvorn юм шиг байна. Гой утганууд хажуугаар их өнгөрөх юм да гэхгүй те. За очоор. Энэ юусоо яага унахгүй байна? Gamma Doppler PS1 M9 Bayonet. Энийг ер нь инхээч унгаагаагүй бах, би шунгаагаагүй баха.
Nice dessert hydra. Энэ butterfly-ыг бол хэд унгаацсан бит хоёр аль аль нь. За сүүр гэдэг монголголт байна. Сүүрсэн. Гэтэ сүүрхгүй. Йоо. Энэ emerald нэг ингээл харагдал өнгөрөхөөр. Come on. За нэг багхан шиг сүрээ явж итэл нэг тас гэл унна да тий. Надад нэг тийм цаанаасаа унна л гэж бодогдоод байна. Унна л та угаасаа. Гэтэ бидэнд ийм шансаар унана. Энийг унгаана гэдэг маань өөрөө. Миний хувьд бас нэг нэр төрийн хэрэг юм байгаамаа. За сүүлийн 3 даралт гэж тооцтоо. 3 дарж чадах нь сүрээ дуусах тоо. Хэдүүлээ хамтдаа харцгаая. 2 дахь даралт. Дэндүү сүрлээ манайхаа. Сүүлийн даралт. Унчаасаа гэж их хүсээд байжс болдгоо юм. Ер нь бол чимээгүү дараа явж идэл унцдаг юм билээ л дээ гэж. За үнгүй скин авдаг байгаа шүү дээ хэдүүлээ тийм ээ. Үнгүй скинийхэн хамгийн дээдлийн энэ 3-ыг онгоолгоод энэ 3 дотроос унсан айтмаа my gifts рүүгээ нэмээд өнөөдрийнхөө бичлэгийг хэдүүлээ өндөрлөе дөө гэсэн бодрол. Зөвлөг Neon Rider гэдэг яг хөө бас $50 тийм ээ. Би ч одоо Neon Rider хийдэг хүн шиг л миний gift хэсэг бол энэ Blaze унгаасан биз дээ. Тэгээд 12 цагийн өмнө. Танд бас гав докторт болоход тун ойрхон байлаа. Neon Rider EWP. За ойлгомжтой. 200 хүн. За тэгээ K-drop бит хоёр нийлээд ер нь бол хичнээн хүнийг скинтэй болгосон байгаа мэдгүй. Loud more гэдээ яваалаа ер нь бол. Нэг нүрэнд нэг ингээ явахад хитэн 1 2 3 4 5 10 Самастер согссон тий 20 30 40 ингээд 50 60 70 80 90 ингээд 90 энчэнэс 100 110 120 130 140 150 160 170 my lord 180 185 хүнийг төдийгөөс өдий хүртэл скинтэй болгожээ. За тэгээд энэ хүртэл эдгээр скин хоцсон бүх хүмүүстээ бүгдээрэнд нь ямар ч байсан маш их баярлалаа. Та бүхэндээ хайртай шүү. За тэгээд инхээгийн кейс опенинг нь арай илүү азтай байх болтугай гэдээ бас ерөөч өдөө. Тэгээд бичлэгээ өндөрлүүлж байна. Silkes